Та тухлан суугаад кофе ууж байна уу эсвэл их хотын дүүжрэл зогсож байна уу? Энэ мөчийг ашиглан хамтдаа бидний мэддэг хэрнээ мэддэггүй түүхээр аялцгаая. Та өглөө тажны өмнө хэдхэн секунд зогсоод уруулаа боддгоо. Гэр жижигхэн хөдөлгөөний цаана хэдэн мянган жилийн түүх нуугдж байдаг гэвэл итгэх үү? Өнөөдөр бид нүүр бодолт гэдэг танил зүйл яг хаанаас эхэлж, яагаад үе үеийн хүмүүсийн хувьд өөр утгатай байсан бэ гэдэг түүхээр аялж үзнэ. Нүүр бодолт бол зөвхөн ой харалдах арга биш юм. Зарим үед хамгаалалт, зарим үед эрх мэдэл, зарим үед эсэргүүцэл, зарим үед өөрийгөө танигдсуулах паспорт байсаар ирсэн. Тэгэхээр нүүр бодолтын түүх гэдэг бол гоо сайхны түүхийг хязгаарлагдахгүй, харин бүр хүний дотоод ертөнц, нийгмийн түүх юм. Эртний Египтэд гоо сайхан гэдэг ойлголт ариун гэдэгтэй ижилмэд тооцогддог байж. Тэр үед эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд нүдээ хар кол буюу кол будгаар хүрээлдэг байсныг бид мэднэ. Гэхдээ нэг асуулт гарна. Яагаад заавал нүдээ буддаг байсан юм бол? Тэд ингэснээрээ муу ёрийн хүчнээс хамгаална гэдэгт итгэж, мөн цөлийн хурцнаар салхи тоосноос нүдийг хамгаална гэж үздэг байж. Кол будгийг бэлтгэхдээ галенит, малахит зэрэг эрдэсийг нунтаглана. Тос эсвэл шингэн зүйлтэй холж зурмаг болгон бэлддэг байв. Нүдний хүрээг урд сунгаж зурсан хэлбэр нь хор усын нүд мэд харагдуулна. Энэ нь зөвхөн муу ёроос хамгаалахаас гадна эдгэрэл, тэнгэрлэг хүчийг бэлгэрддэг гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, Египтэд нүдний будаг бол зүгээр нэг чимэглэл биш. Харин бараг л сахиус гэдэгтэй ижил утгатай зүйл байсан юм. Нэгэн баримтыг дурдахад Египтэд нүдний бодолтыг өдөр тутамдаа хийхээс гадна ёслолын үед ч, бүр оршуулгын үед ч хэрэлдэг байсан байна. Тэгэхээр энэ нь гоёл гэхээсээ илүү сахиусан хамгаалалттай холбоотой итгэл үнэмшлийн нэг төрлийн зан үйлийн хэсэг байсан гэсэн үг юм. Дараагийн зогсоол бол Месопотами. Манай эртний өмнөх ойролцоогоор 3500-аас 2000 оны үе. Өнөөгийн Ирак орчим. Энд уруул, нүүрний буудагны өнгө төрөлжин хөгжиж, хүмүүс өнгөөрөө өөрийгөө илэрхийлж эхэлсэн үе гэж ярьдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ. Тэр үеийн өнгө бол зүгээр нэг гоёл биш. Харин тухайн хүний эрх мэдэл, зэндаа гэлтийдэг байж. Өөрөөр хэлбэл, хэн ямар өнгө хэрэгж байгаагаар нь хүмүүс тэр хүнийг хинбэ, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгийг шууд ойлгодог байв. Тэгээд өнгө гэдэг зүйл энэ үеэс эхлээд би хинбэ гэдгийг илэрхийлдэг нууц хэл болж эхэлсэн гэсэн үг. Сонирхолтой нь Месопотамийн ур хотын хаадын булшнаас гоо сайхны жижиг савнууд олдсон байдаг. Зарим савнд нь бүр ногоон пигментийн үлдэгдэл хүртэл хадгалагдсан байжээ. Тэр ногоон пигментийг голдуу нүд орчмоо будахад хэрэглэдэг байсан байна. Энэ нь өнөөдрийн нүдний тэнтэй төстэй гэж ойлгож болно. Харин бидний мэдэх эртний Грект байгалийн өнгө төрөх даруй байдлыг илүү үнэлдэг байв. Цайвар арьсан, завтай, боловсралтай гэсэн дохио байсан тул хит тод будалт бүдүүлэгт тооцогдно. Харин Ромд бол бүр эсэрвээрээ тод уруул, хар нүд, цайруулсан нүүрэн тансаг байдал нийгмийн байр суурийг илтгэнэ. Гэхдээ мэдээж хит будалт нь ёс суртахууны доройтол хуурмаг байдлын дохио болох магадлалтай байв. Тэгэхээр эртний Грек байгалийн даруй төрхийг эрхэмлдэг байсан бол Ромд эсэрвээрээ тод будалт нь тансаг байдал нийгмийн байр суурийг илтгэнэ. Даруй будалт, тод будалтын тухай маргаан өнөөдрийн хүртэл өргөжлсээр нэг хэсэг нь байгалийн төрхийг үнэгдэг байхад нөгөө хэсэг нь нүүр будалтыг урлаг хэмээн эрхэмлэнэ. Түүх өөрчлөгдсөн ч асуувт нь хിവэр. Дундад зууны Европт шашны нүдэ хүч төрн орж ирсний улмаас нүрээ будахыг нүгэл хэмээн үздэг болов. Гадаад төрхөө өөрчилөх нь бурхны бүтээлээр засаж байна гэсэн хатуу ойлголттой мөрвөлдөжээ. Иймээс гоо ингэсэг хэрэглэхийг хорвилсан тул үнэртэй ус, арьс арчилгаа, багахан өнгө оруулах нууцлаг аргууд нь илүү аюулгүй сонголт болсон үе байв. Бидний Ренессанс хэмээн мэдэх сэргэн мандартын үед хандлага эрс өөрчлөгдөж, хаадын ордонд нүүр будалт дахин сэргэн мандаж эхэлжээ. Английн хатан хаан нэрдүгээр Элизабетийн цагаан нүүр, под улаан уруул нь цэвэр ариун байдал, эрх мэдэл, хүч чадлын бэлэгдэл болж байв. Эндээс нүүр будалт дахин улс төрийн дүр төрх болж хувирсан гэхэд болно. Нүүр бол постэр болж хүмүүсийн итгэл, айдас, хүндлэл бүгд дүр төрхөөр дамжин уншигдана. 18-р зуунд нүүр царай яг л тайз мэт болж, хүмүүс нүүр хацар үсээ тодруулж гоёх нь бараг зайлшгүй шаардлага болжээ. Цагаан пүдэр тухайн үеийн хэрэгэлдэг гол бүтээгдэхүүн байв. Тос пүдрийн сөрөг талын тухай сонсогчдаа сонсож байсан байх. Зарим их сурвалжид тухайн үеийн зарим пүдэрт хар тугуулга зэрэг хорд найрлага ордог байсан гэж тэмдэглэсэн байдаг.
Тиймээс эрүүл мэндэд эрсдэл дагуулж байсан байж болзошгүй. Гэмтсэн арьсаа нуухын тулд пүдрээ бүр зузаан түрхэн будаж, ингэснээр арьсаа бүр их гэмтээдэл тартай байв. Тод улаан хацрын будгийг кохинал зэрэг байгалийн пигментээс гарган авна. Хацрын гоёхийн жижиг нарт, том парик, бүгд статус, чинэлэг байдлыг илэрхийлнэ. Эндээс нэг зүйл илэрхийлвэн. Гол сайхны тренд бол хурдан солигдно, харин эрүүл мэнд бол урт хугацааны асуудал. Аз болоход өнөөдөр бид бүтээгдэхүүний найрлагыг унших, туршигдсан бүтээгдэхүүн сонгох, хэрэглэхээс өмнө арьсан дээр жижигхэн сорил хийж шалгах боломжтой болсон. Энэ чинь түүхийн хувьд үнэхээр том ахиц юм. 19 дугаар зуун буюу Викторианы үед эрвэгт гарч, под бодолтыг бүдүүлэг, ёс бус гэж үзэх хандлага давмгайлна. Арьсыг байгалийн өнгөтэй нүүгдэхийг эрхэмжин, бодолт ихэвчлэн далд хэлбэрт оржээ. Гэхдээ нууцаар хэрэглэх жижиг бүтээгдэхүүнүүд хөгжсөр байсан. Арьс арчилгаа, уруул чийгшүүлэгч, өнгөлөгч, харагдахгүй бодолт. 20 дугаар зуунд кино урлаг дэлхийд даяар хүчтэй нөлөө үзүүлэм, кино театрын том дэлгэцээр гарах Холливуудын оддын поднууд, улаан уруул, үс засалт тухайн үеийн эмэгтэйчүүдийг байлдан дагуулж, стил, имиж нь стандарт болж эхлэв. Зураг авалтын гэрлийн дор нүүр хэрхэн харагдах вэ гэдг нь шинэ асуудал болж, зураг авалтын будалтын техникүүд шинээр гарч ирнэ. Аж үйлдвэрлэлийн үе эхэлснээр энгисгийг массаар үйлдвэрлэн дэлгүүрүүдээр өргөн зархуулсноор нүүр будалт зөвхөн баячуудын зүйл биш болж, хүн бүрийн өдөр тутмын хэрэгсэл боллоо. Эндээс мейкап бол өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр гэдэг ойлголт олон нийтэд жинхэнэ утгаар төгсөн юм. Дэлхийн 2 дугаар дайны дараах жилүүдэд улаан уруул, тэсвэр төвчээр хүч чадлын бэлэлдэл олж, энгийн эмэгтэйчүүд хүртэл өдөр тутамдаа под өнгө хэрүүлдэж эхэлсэн байдаг. Харин 1960, 70 онуудад нүүр будалт нь өөрийгөө илэрхийлэх мессеж болон хувирчээ. Эрх чөлөө, эсэргүүцэл, өөрийнхөөрөө байх зэрэг. Жишээ нь тэр үед хүн төрлөختөн сансарт нисэж эхэлсний дараа огторгон мэдрэмжтэй, тод гялалдсан өнгөөр нүдэ будах тренд нэмэгдсэн гэдэг. Харин гот химэх юм аяг нь цагаан арьсан дээр хар нүд, хар уруул зэрэг харанхуй өнгөөрөө өөрийн дотоод ертөнц, мөн нийгмийн хүлээлтэд эсэргүүцэх мэдрэмжийг илэрхийлдэг байна. Хүмүүс би ямар байх ёстой вэ гэдлээс илүү би хэн байхыг хүсэж байна вэ гэж өөрөөсөө асууж эхэлсэн юм. Өнөө цагт нүүр будалт, нас, хүйс, арьсны өнгө, соёлын ялгааг үл харгалзан их өргөн хэрэглэгддэг болжээ. Будалт бол зөвхөн гоо сайхан биш, урлаг, үзэл бодол, өөрийгөө илэрхийлэх нэг хэл. Харин орчин үеийн хамгийн том өөрчлөлт нь ямар өнгө сонгох вэ гэдлээс гадна юугаар хийсэн бэ гэдэгт хүмүүс илүү анхаарах болсон явдал юм. Олон хүн илүү байгалийн харагдах будалт, арьсан дээлтэй найрлаг, органик эко бүтээгдэхүүн, мөн амьтан дээр туршилт хийгээгүй сонголтыг эрэлхийлдэг болжээ. Тэгэхээр өнөөдөр будалт гэдэг нь зөвхөн дүр төрх биш, сонголт, үнэт зүйл, бас би юунд итгэдэг вэ гэдгийг хэлдэг нэг арга болсон гэсэн үг. Тэгэхээр таны гар дээрх уруулын будаг, пүдэр, нүдний тэн зүгээр нэг бүтээгдэхүүн бишээ. Тэр бол үе үеийн хүмүүсийн айдас, итгэл үнэмшил, эрх мэдэл, эсэргүүцэл, мөрөөдөл шингэсэн жижигхэн түүх юм. Дараагийн дугаараар ямар түүх сонсомоор байна? Сэтгэлдэл хэсэгт бичээд үлдээвэл сонсогч таны сонголтоор дараагийн эхлэлээ бэлдээ. Хэрв энэ түүх танд таалагдсан бол лайк, үрмэжлүүлэн сонсох бол subscribe товчийг дараарай. За ингээд дараагийн подкаст дээрээ дахин уулзъя. Мэддэгч, мэддэггүй түүхүүд.